За эрхэм мөндөд багш сургууль муужуулагчид, эцэг их асран хамгаалагчид, боловсролын салбарын ажилтнууд та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлж байна. За өнөөдрөөс ахуулаад бид нар одоо багшаа сонсъё гэдэг аяныг орон даяар өрнүүлж байна. Тэгээ ер нь багшаа сонсъё, хүүхдээ сонсъё, эцэг эхчүүд асран хамгаалагч нараа одоо сонсъё. Ер нь одоо ингээд гэрт ойрхон сургууль бол хамгийн сайн сургууль байх ёстой. Тэгэхээр яавал одоо гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль болдгийм бэ гэхээр 6 одоо том шинжилгээг хийх юм бол бид нар энэ гэрт ойрхон сургууль жинхэнэ утгаараа сайн сургууль болж хот хөдөөгийн сургуулийн ялгаа, төрийн сургууль, хувийн сургуулийн ялгаа арилгах одоо энэ ажлууд өмнө эхлүүлсэн байсан. Одоо энэ ажлуудыг цаашаа үргэлжлүүлж хийх одоо ийм түүхэн хариуцлага бас та бид нар хамтарч хийх түүхэн хариуцлага энэ цаг үед та бүгдийгээ сонсох бас энэ аяныг өрнүүлж байгаадаа их баяртай байна. Багш нарын өрөөнд тулгамдж байгаа. Багш нарын гэртэн тулгамдж байгаа. Багш нарын үр хүүхдүүд нь тулгамдж байгаа. Яг энэ асуудлуудаа цөмөрөө ярилцаж зөв шийдлүүдийг одоо олж ажиллая гэж бодож байна. Ингээд энэ Монгол хүүхд бүрийн мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлөх энэ аяны хүрээнд хийгдэж байгаа багшаа сонсох аяныг албан ёсоор нээснийг мэдэгдэж байна. Тэгээ бүгдээрээ ярил буруугүй, бүлээн усаар угаавал хэрэггүй гэдэг. Тэгэхээр ингээд бүгдээрээ сайхан ярилцах энэ боломжуудыг та бүхэнд нээж та бүхэн бүгдээрээ санаа оноонуудаа хэлцэж энэ хэлцүүлэгт идэвхтэй оролцохыг та бүгдээсээ уриалж байна. Тэгээд хамгийн сайхан миний хэлэх дуртай үг бол сайн багшийн гар дээр Монголын маргаашийн нар манддаг. Тийм учраас багш бүх маань сайн багш байх ёстой. Тэгээд та бүгдээрээ санал бодлоо илэрхийлж энэ шинжилгээний төлөө хамтарч ажиллана гэж би одоо бодож байна.